За бүгдээрээ сайн байцгаана уу. Тэгээд бурхныг магтах үнэхээр сайхан байлаа. Тэгээд таны хувьд бас сайхан байсан бахаа гэж найдаж байна. Тэгээд бурхны оршихуй бид нартай хамт байна. Таны бас байгаа газар чинь бас бурхны оршихуй бас хамт байгаа гэж итгэж байна. Тэгээд өнгөрсөн 5 дахь өдөр бид нар хамтдаа залбирлын цуглаан хийсэн байгаа. Тэгээд лайв бас зарим хэсэг нь энэ чанаа цуглаад бид нар бурханд өөрсдийнхөө залбирал, магтаал, хүндэтгэлийг үргэсэн байгаа. Тэгээд надад бас ойрын хугацаанд юу гэж санагдаад байгаа вэ гэхээр яг ингээ бурхныг магтах үед бидний дотор бурхан гайхалтай тэр онцгой амар тайвныг өгдөг. Бид нар бурхны өмнө өөрийгөө тэр нээх боломж олгодог. Бид нар бурхны өмнө өөрийгөө нээгээд бурхны оршихуйгаар дүүрэгдэх тэр сaagan цаг байдаг учраас магадгүй ойрын хугацаанд бас бид нөгөө техник, интернет гэсэн зарим нэг зүйлүүдэд шийдээд зөвхөн тэ нэг магадгүй 1-2 цаг бас бурхныг яг тэр магтах тийм боломж бас байвал бид нэр яг хамтдаа бурхны өмнө магтаж, бурхны өмнө өөрийгөө нээж, уудалж, бурхнаас өгөх тэр онцгой амар тайван нэгүслийг бас тэр цагт хүлээж бас авах бас тийм сайхан цаг байна хаа гэж бодож байгаа. Тэгээд та бүхэн маань бас идэвхтэй оролцож байгаад баярлалаа. Тэгээд сая лайвыг харахад 30 хүн гэж харагдчихсэн. Тэгээд гэр бүлтэй зарим хүмүүсийг оролцуул. Тэгээд 45-аас нэг 50 орчим хүмүүс бас үзэж байна гэж ойлгож байгаа. Тэгэхээр манайхан идэвхтэй үзэж байгаад баярлалаа. Тэгээд эхнээсээ тууштай та бас анхааралтай бас байгаасай гэж хүсэж байна. За тэгээ өнөөдөр бид нар хамтдаа бас Шимэл номоосоо үргэлжлүүлээд суралцах болно. Тэгээ Шимэл номыг суралцахаас өмнө би ирж байхдаа нэг жишээг бодоод явж илаа. Тэр нь ямар жишээс юм бэ гэхээр нэг 5 настай охин орон дээр хүлээс авчуулаад сууж ирсэн чинь ээжэнтэй битгий хүлээс авчуулаад ажил бүтээдэг ингэж чинь гинэ. Охин тэгсэн чи юу гэсэн бэ гэхээр надад юуных нь ажил байх вэ гэд энийгээд байж байгаа. Тэгэхээр би яг энэ ч юу гэж бодсон бэ гэхээр өнөөгийн бидний амьдрал магадгүй эцэг эхчүүд, томчууд бид нар хит их стресстэй нийгэмд за төвжрэл байна. За дээрээс нь янз бүрийн бичгээр нь төлөвлөлт гэдээ явхад ойчрал дараалал ер нь л одоо тий ажлын дарамт хүн суртал гэж маш стресстэй нийгэмд амьдарч байгаа ч гэсэн бид нар яг тэр стресстэй нийгэмд амьдарч байгаа чигээрээ стресстэж байсаар байх уу? Эсвэл тэр яг нөгөө 5 настай охин шиг яг тэр асуудлын өөдөөс яг ингээд энийгээд байж ах уу гэдэг тийм сонголт бас бидний амьдралд бас байгаа шүү. За тэгээд бүгдээрээ 1-р Шимэл номын 13 дугаар бүлгээс хамтдаа суралцсан. Тэгээд Библийнхаа ишлэлийг уншихаас өмнө хамтдаа зүрх сэтгэлээ бэлдээд залбирая. Бурхан өнөөдөр өөрийнхөө үгээр дамжуулж миний зүрх сэтгэлд хандан ярьж ойлголт, ичлэлд ухаарлыг өгөхөнд төлөө хамтдаа залбирая. За бидний хайртай эзэн минь ээ та энэ цагт өөрийн оршихуйгаараа өөрийн сүнсээр хамт байж бидний байгаа газарт эзэн та өөрийн үгээ илчилж ойлголт, ухаарл, мэрэгэн ухааны өгөөч гэж гуйж байна. Бидний амьдралд өөрчлөлт, шинжилэлтийг авчрах тэр үгээ та бидэнд хэлж өгөөч гэж гуйж байна. Эзэн тэгээд яг үгийн цагийн турш та бидэнтэй хамт байж өөрийг хэлхийг хүссэн зүйлээ та биднэрт бас илчлэн харуулж өгөөч гэж таны хүү Есүсийн нэрээр талархан залбирч байна. Амен. За тэгээ манайхан лайваар бас явж байгаа учраас та идэвхтэй байгаарай. Ялангуяа ах хүмүүд маань яг энэ лайв дээр айгүй идэвхтэй нэг харж байгаа комент хийдэг, тэгээ лайк даардаг. Харин залуучууд маань яа гэм бол та. Тэгэхээр бас залуучууд ахмадууд гэлтгүү хүн болгон та бас лайв дээр идэвхтэй байх боломжтой байгаа шүү. За 1-р Шимэл 13 дугаар бүлгийг ишлэлийг уншихаас өмнө би нэг асуулт тавьмаар байна. Бид нар асуулт тавиад та яг тэр асуултын дагуу бодоод яг энэ Шимэл 13 дугаар бүлгийг та сонсоорой. За асуулт нь Шаулын нөхцөл байдал ямархуу байсан бэ? Би Шаулын оронд байсан бол яах байсан бэ гэдэг асуултыг та яг энэ өнөөдрийн нэг жижигхэн богино түүхээс та бодож одоо намайг унших үед та бодоорой тэ Шаул ямар нөхцөлд байсан? Би Шаулын оронд хэрвээ байсан бол би яах байсан бэ гэдэг зүйлийг та бас бодоорой гэж уриалж байна. За би 1-р Шимэл 13-ийн 1-ээс уншлаа. Шаул цэг насандаа хаан болж Израилийг 2 жил хаанчилжээ. Шаул 3000 хүнийг Израилаас сонгон авсан бөгөөд Бет-Элийн уулархаг нутгийн Михмаст 2000 өөртөө хамт байж харин 1000 Бенамин Гивад Йоханатай хамтч байлаа. Бусад хүмүүсийг Шаул гэр гертэн буцаажээ. Гевад байсан Филистичүүдийн харуулын ангийг
Йоханатан бот цохиж Филистичүүдийн тухай дуулав. Израиль даяар Шаул бүрээ үлээлгэн боолууд сонсогдсон хэмээн зарлжээ. Филистийн харуулын ангийг Шаул бут цохиж Филистичүүд Израилийг хэрхэн зэвүүцэн зууж байгаа тухай Израиль даяар дуулав. Ингээд Израильчууд Шаултай нэгдэхэр Гилгалд дуудагдсан цугларлаа. Филистичүүд ч гэсэн Израильтай байлдахаар хуран цугларсан нь 30,000 тэрэг цэрэг, 6,000 морин цэрэг ба далайн эргийн элс мэд тоо томшгүй олон явган цэрэг болов. Тэд өгсөж ирээд Бет Аваны зүүнтэй Махмаст хуарганлаа. Израильчууд байдал хэцүүдсэнийг хараад өөр аргагүй болж агуу, шугуу, хавцал, хонгол, усны нөөцлүүрт нуугдцгаав. Зарим еврейчүүд Йорданыг гаталж Гад, Гиладад очлоо. Харин Шаул Гилгалд байсан агаад дагалдаж явсан хүмүүс нь бүгд айн төгшиж байв. Шимеолийн тогтоосон хугацаа ёсоор Шаул 7 хоног хүлээлээ. Гэвч Шимеол Гилгалд ирсэнгүй ард олон Шаулыг орхин явж байлаа. Тиймээс Шаул шатаах дахил ба инхийн дахилаа наашин аваад иргэв. Ингээд тэрээр дахил өргөжээ. Гэтэл шатаах дахилыг дөнгөж өргөж дуусгахад нь Шимеол хүрээд ирэхэн тэр Шаул огтон мэндчлэхээр гарч очив. Шимеол юу хийж байгаа чинь энэ вэ гэхэд Шаул ард олон намайг орхин тарж байгааг би харлаа. Би та товсон хугацаанд ирсэнгүй. Филистичүүдийн цэргийн ангич Махмаст цугларсан байна. Тэгээд би Филистичүүд Гилгал руу одоохон над дээр ороод ирэх нь. Гэтэл би Явагийн тааллыг гуугаагүй байдаг гэж бодсон юм. Тиймээс би өөрийгөө зоригжуулж байгаад шатаах дахил өргөчлөө гэлээ. Тэгтэн Шимеол түнд та бурхан Явагийнхаа тушаасан тушаалыг дагуулгүй мунхаг хэрэг хийжтэй. Тэгээгүй байсан бол таны хаанчлалыг Ява үн мөнхөд Израилийн дээр тогтоож өгөх байлаа. Одоо таны хаанчлал тэсэхгүй. Нэгэнт та Явагийн тушаасныг дагаагүй хон одоо Ява сэтгэлдээ нийцэх тийм хүнийг олж ард түмнийхээ удирдагч болгоно гэлээ. Тэгээд Шимеол Гилгалаас хөдөлж Бинамин Гивад очлоо. Шаул хамт байгаа хүмүүсээ тоолбол 600 орчим эрс байв. Шаулын хүү Йоханатан үлдсэн хүмүүстэйгээ Бинамин Гивад байхад Филистичүүд Махмаст хоргонжээ. Довтлогч цэргүүд Филистичүүдийн хооронгоос 3 хэсэг болон гарч ирэв. Нэг хэсэг нь Афраг чиглэн Шуалийн нутаг руу явхад нөгөө хэсэг нь Бет Хороныг чиглэн эргэж сүүлийн нэг хэсэг нь цүлийн зөвхт буй Цевомын хөндийн зах руу явжээ. Тэр цагт Израилийн нутаг даяар төмрийн дархан байдаггүй байсан агаад Филистичүүд еврейчүүд өөрсдөө ил жад хийхүй гэж болгоомжилдог байв. Тиймээс Израильчууд Анжис, Зэтү, Сүх, Хадура эрлүүлэхийн тулд бүгдээрээ Филистичүүд дээр урагдж очдог байлаа. Анжис, Зэтү засах үнэн шеклийн 3/2, харин Сэрэ, Сүх, Хатгуур эрлэх үнэн шеклийн 3/1-тэй тэнцдэг байв. Тосолдооны өдөр болох Шаул Йоханатан хоёр цуг байсан хүмүүсийн хэнийхэн ч гарт ил жад байсангүй зөвхөн тэр хоёр л байжээ. Филистичийн цэргийн анги Махмастын хавцлаар орж ирлээ гэж. За энэ дээр нэг юм түүхийн нэг богино хэсэг явж байна. За энэ дээр Йоханатан буюу Шаулын хүү байгаа. Хамгийн ихний ишлэгийг харах юм бол Шаул цэг насандаа хаан болж Израилийг 2 жил хаанчилжээ гэж. Тэгэхээр энийг нөгөө еврей эрдний яг энэ бичээс дээр бол яг энэ ихний ишлэл байхгүй гэж үздэг. Тэгээд харин сүүлд яг еврейгийн сүүлийн одоо юу гэдэг нь хуулбарт бол яг энэ ишлэлийг одоо бичсэн тэ одоо яг өмнөх орчуулгыг харуул Шаулыг 30 наснда хаан болсон гэдэг тийм зүйл байдаг. Тэгээд Израилийг 2 жил хаанчилжээ гэж хэлж байгаа энэ санаа нь болохоор Шаулыг яг энэ нөхцөл байдлын дараа Давидыг хаан болгож туслах хүртэл 2 жил одоо орчим хугацааг яг энэ 2 жил хаан байсан гэж хэлдэг. Нөгөө нэг талаас харах юм бол Шаул эдгээр Давидыг хаан болгож тусалсан ч гэсэн Давидын хийсэн зүйл нь юу байсан бэ гэхээр би эзний бурхны тусалсан хүний эсрэг би гар далаахгүй гээд тэгээд хэдийгээр нөгөө Давидыг хаан тусалсан боловч Шаул нэлээд хугацаанд хаан байсан. Тэгээд тэрийг болохоор Үлс номын 15 дугаар бүлэг дээр Шаулыг бараг 40 жил орчим Израильчуудыг хаанчилсан гэдэг тийм мэдээлэл байдаг бахнэ.
За тэгээ мэдээллийн хувьд Йоханатан бол Шаулын хүү. Тэгээ Шаул Израильчуудаас 3000 хүнийг сонгож аваад Бетелийн уулзрахыг нутагт өөртөө 2000 хүнийг авсан байгаа. Харин Бинамин Гивад бол Йоханатанд өөрийнхөө хүүдээ 1000 хүнийг өгсөн байна. За яг энэний дараагаар болохоор яг болсон үйл явдлыг товчхон ярих юм бол Гивад байсан Филистичүүдийн харуулын ангийг Шаулын хүү Йоханатан буц зогсон тухай Филистичүүд сонссон баг. Яг энэ мэдээг сонсоод Израиль даяар Шаул бүрээ үлээлгэн боолуудаа сонсогдсон гэдэг Израильчүүдийг бас хэсэг Израильчүүдийг цуглуулж байгаа. Дээрээс нь Филистичүүдийн харуулын анги Шаул Филистичүүдийн харуулын ангийг Шаул буц охиж Филистичүүд Израилийг хэрхэн зөвөөдсөн зууж байгаа тухай Израиль сонссон баг. За энэ дээр юу хэлээд байгаа гэхээр Йоханатан буц зохиод Шаул бас хэсэг Филистичүүдийн хооронд зохиох үед Филистичүүд ингээд зөвөөдсөн баг. Израильчүүдийг зөвөөдсөн бүр яг тэр тухайгаа ярьж цуглаж байх үед нь тэр тухай Израильчуудад сонсогдваа гэж хэлж байгаа. За тэгээ Филистичүүд яг үүнээс болоод 5 дахь ишлэгийг харах юм бол Израильтай байлтгаар хуран цугларсан байна. Одоо энэ зэрэг ямар цэргийн хүчтэй байсан бэ гэхээр 30,000 цэрэг, 6,000 морин цэрэг ба 70 элсийн тоо тоомшгүй олон явган цэрэг байгаа гэхээр Филистичүүд маш олуулаа цугласан болохыг энэ ч хэлсэн баг. Бүр явган цэргүүдийг яг тоог нь хэлээгүй 70 элсний ширхэг бэнт тийм олуулаа байсан гэж хэлж байгаа. Тэгээд яг энэ тухай Израильчууд сонсоод ер нь хүнд хэцүү байдалд орж байгаа. Тэгээд өнөөдөр миний онцлог хэсэг болохоор 6-аас 14 дугаар ишлэлийн хооронд яг энэ үйл явдлын дунд яг энэ хүнд нөхцөл байдлын дунд Израильчууд яг ямар нөхцөл байдалтай байсан яасан бэ гэдэг асуулт тавигдан. Дээрээс нь би түрүүн яг энэ бүлгийг уншихаас өмнө та өөртөө асуулт тавиарай гэж хэлсэнтэй. Энэ нөхцөл байдлын донд хэрвээ Шаулын нөхцөл байдал ямар байсан? Ер нь Шаул яах байсан? Хэрвээ Шаулын оронд би байсан бол яах байсан гэдэг зүйлийг асуулт тавьж бодоорой гэсэн тийм ээ. За одоо яг энэ түүхийн гол хэсэг маань 6-аас 14 дугаар ишлэлийн хооронд болж байгаа. За энэ дэр юу болж байгаа вэ гэхээр Израильчууд байдал хэцүүцнийг хараад зогтож эхэлсэн баг. Одоо юу гэдэг агуу, шугуу, хавцал, хонгол усны нөөцлөлт одоо тухайн үед нуугдаж болох газруудад бүгдэнд нь нуугдсан баг. Тэгээд харин Шаул Гэлгалд байсан бөгөөд одоо дагалдаж байсан хүмүүс найнд өгшөж байлаа. Тэгээ зарим хүмүүс нь Шаулыг орхиж явж исэн байгаа. Одоо нөгөө 2000 хүнээс Шаулыг орхиж явсаар байгаа 15 дугаар ишлэгийг харах юм бол сүүлдээ хүмүүсийг тоолох үед 600 орчим эрс байваа гэж хэлэгдэж байна. Тэгэхээр яг энэ түүхэн яг энэ Филистичүүд яг Израильчуудад тулалдахаар ирэх үед Израильчууд айсан байгаа, зөгцсөн байгаа. Дээрээс нь Шаул бас Шимейлийг хүлээж исэн байгаа. Тухайн үеийн иш үзүүлэгч болох Шимейлийг ирж дахил өргөх байсан. Гэхдээ харин 7 хоног хүлээгээд Шаул Шимейлийг ирээгүүд өөрөө дахил өргөх тэр ёслолыг өөрөө гардаж аваад хийж байгаа тухай энэ дээр үйлж байгаа. Тэгээд энэ дээр яагаад Шимейлийг ирэлгүй утсанд Шаул дахилыг өргөчвөө? Энэ нь яагаад буруу байсан бэ гэж бодох асуулт гарч ирнэ. Яагаад гэхээр яг шатал дахилд өргөснийхэн дараа нь Шимейл ирээд зэмлэлдэгтэй. Шаул гарч ирээд Шимейлтэй мэдчлээд Шимейл юу гэж хэлдэг вэ гэхээр чи юу хийж байгаа юм бэ? Гэхэд Шаул ард олон намайг орхиж байгааг хараад одоо юу гэдэг хүмүүс нь түүнийг орхиж яваад байгааг хараад тэгээд Шаул өөрөө би дахилыг өргөсөн гэж хэлж байгаа. Гэтэл Шимейл Шаулыг зэмлэж юу гэж хэлдэг вэ гэхээр Бурхан Яваагийнхаа тушаасан тушаалыг дагадгүй мунхаг хэрэг хийжээ та. Яваа үн мөнхөд таны Израилийн дээр таны хаанчлалыг тогтоох байсан бол үүнээс хойш таны хаанчлал одоо мөнх тогтохгүй гэж хэлж байгаа. Тэгэхээр яагаад энэ дээр ингээд харах юм бол Шаулын яагаад ингээд нөгөө энэ хийгээд байгаа зүйл нь буруу болчихоо гэж бодоод үзэх юм бол энэ зүйлийг бид нэр харахын тулд өмнөх хэсгийг бас олж харах хэрэгтэй болно. 1-р Шимелийн 18 дээр Шимейл юу хэлсэн бэ гэхээр яг нөгөө Шаулыг хаан болгож тослох үед нь чи надаас өмнө Гэлгалд очино. Харин би шатаах дахилуудыг дахиж эмхийн дахилуудыг өргөхөөр
араас чинь уруудаад очих болно. Намайг очтол чи 7 хоног хүлээгтэн. Тэгээд юу хийхийг би чамд мэдүүлэмж гэж хэлсэн баг. Тэгэхээр Шимэл Шаул зааварчилгаа өгсөн байгаа тийм чи Гэлгал төрүүлээд очиж бай. Тэгээ би 7 хоногийн дараа очиод тэр энхийн дахлуудыг дахиж тэр дахлыг өргөх зааварчилгааг хэрхэн яаж хийхийг чамд мэдүүлнэ гэж хэлсэн баг. Шимэл хэдий ингэ зааварчилгаа өгсөн байсан ч гэсэн Шаулын энийг хийсэн зүйл нь болохоор нөгөө ард олон түүнийг орхиж яваад байгаа тийм Филистичүүд хэдийнэ нөгөө тулалдах гад ирсэн хооргонцсон байгаа тэр нөхцөл байдлаас болоод энэ дээр юу хийж байгаа вэ гэхээр Шимэлийн нэг хэсэг тэ нөгөө саацсанд Шимэл өөрөө нөхцөл байдлыг гартаа авч Бурхны үгэнд дуулуургүй хандж байгаа яг энэ хэсэг гарч байгаа. Хэдийгээр нөхцөл байдал хүнд байсан ч гэсэн тэ одоо өөрийнх нь хүмүүс түүнийг орхиж явж байсан ч гэсэн эсвэргээрээ Шаул яах байсан бэ гэхээр яг Бурхны өдөртөм чиглүүлгийг яг энэ нөхцөл байдлынхаа донд улам илүүгээр хайж Шимэлийг асууж эрхийг нь хүлээх ёстой байсан бол Шаул юу хийсэн бэ гэхээр өөрөө асуудлыг гартаа авах гэж оролдож өөрөө тэр дахлыг үүргэж хүмүүсээс хамааралтай байгаа ийм асуудлууд гарч ирж байгаа. Тэгээд ерөнхийдөө энэ түүхийг ингээ харах юм бол яг энэ 6-аас 13 дугаар 14 дугаар ишлэлийн хооронд яг юм болж байгаа. Тэгээд Шимэл Шаулыг зэмлэж таны одоо хаанчлал одоо өн мөх байхгүй харин яавал сэтгэлдээ нийцэх тийм хүнийг олж ард түмнийхээ удирдахч болгоно гэж хэлдэг. За ерөнхийдөө түүхийг товчхон ингэж ярьж үзүүлээ юм байна. Тэгээд энэ түүхээс бид нар ямар 3 зүйлийг олж харах боломжтой вэ гэхээр би 3 зүйл гаргаж ирсэн байгаа. Тэр маань юу гэхээр энэ түүхээс яг Израильчуудад болон Шаулд байсан 3 асуудал бас юу байсан байж болох вэ гэж харж байна. Тэгээд түүнээс өмнө бид нар ахад нэг зүйлийг сануул Израильчууд өмнөх бүлгүүд дээр өөрсдөнд нь зориулсан яг ард түмний шүүж байсан эш үзүүлэгч байсаар байтал хааны гуйж бас Бурхны өмнө тийм дуулуургүй байдлыг харуулдаг. Тэгээд Израильчууд хааны гуйсанд Шимэл Шаулыг тусалж тэдэнд Шаулыг хаан болгож өгдөг баг. За үүний дараагаар ингээд нөгөө Шаул ингээ хаан болоод хүмүүсээр хүлээн зөвшөөрөгдөд өмнөх бүлгүүдтэй Шаулыг хүмүүс зарим нь гоож тэ энэ биднийг удирдна гэж юу байх вэ гэж хэлдэг. Тэгээд харин яг Бурхны шун Шаул дээр байх үед Шаул тэ Филистич Аманчуудыг ингэж ялах үед хүмүүс одоо юу гэдэг нь Шаулыг дагаж эхэлдэг баг. Тэгээд яг энэ үйл явдлын үргэлжлэлээс энэ Шаулын гаргасан алдаа маань харагдаж байгаа. За эхний би 3 асуудлыг олж харах боломжтой гэж хэлсэн байгаа. Эхнийх нь дуулуургүй зөрүүд байдал. Шаул яагаад дуулуургүй зөрүүд байдал гаргаж байгааг гэхээр Шимэлийн хэлсэн Бурхны хэлсэн тэр зааварчилгааг хүлээлгүй өөрөө дур мэдээд тэр дахлыг өргөжж байгаа. Яагаад гэвэл нөгөө нөхцөл байдлаас ингээд нөгөө хүмүүс түүнийг орхиж яваад байгаа байдлаас тийм дайснууд нь аль хэзээ хоорогноод нөгөө байлдахад бэлэн болсон байгааг харахтаа Шимэл Шаул айсан баг. Тэгээд Шаулын энэ алдаа нь ганцхан яг энэ түүхээр зогсохгүй үргэлжлүүлээ дараагийн бүлгүүд дээр Шаул энэ алдаанаас суралцгүй дараагийн удаа мөн дуулуургүй байдлыг гаргаж байгаа зүйлсүүдийг бид дараагийн бүлэг дээр бас олж харах боломжтой баг. Тэгэхээр энэ дээр Шимэл хэлсэн Бурхан Шимэлээр дамжиж Бурхны өөрийнхөө үгийг хэлээд байхад Шаул дуулуургүй байдалд гарах үедээ тэндээ нөгөө ямар нэгэн тийм тунгуун бодох тэ би буруу юм хийчлээ дараагийн удаа би одоо энийгээ давтахгүй юмсан гэдэг тийм зүйл байгаагүй дараагийн удаа мөн бас дуулуургүй байдлаа давцсан зүйл гарч байгаа. Тийм учраас Шаулд байсан нэг том асуудал болохоор дуулуургүй зөрүүд байдал багтах. Тэгээд дараагийн бүлэг дээр би гарна гэж хэлсэн. Тэгэхээр тийм учраас би тэр дараагийн асуудлыг дурдахгүй. Тэгэхээр Шаулд байсан эхний асуудал нь болохоор дуулуургүй зөрүүд байдал байсан байна. Яг тэгэхээр өөрийнхөө тэр алдаанаасаа суралцаагүй Бурхныг эргэж дуулууртаа дагахын оронд алдаагаа давцсаар байсныг бид нар харах боломжтой байгаа. За хоёрт нь бид нар ямар асуудлыг олж харах боломжтой вэ гэхээр асуудлаас
зогтдаг тийм асуудал байгаа. Асуудалтай зогтох биш, бид нэр асуудалтайгаа нүүр тулах тийм зориг зөрөгтэй байх хэрэгтэй. Гэтэл одоо Шаулаас гадна израилчуудын нөхцөл байдлыг харах юм бол израилчууд яасан бilé? Израилчууд дайснуудаас айгаад нуугдж болох газруудаа нуугдж Шаултай байсан хүмүүсээс 2000 одоо байсан эрчүүдээс бүр 600 болтлоо. Ихэнх нь одоо юу гэдэг нөгөө Шаулыг орхиод явсан баг. Тэгээд яг энэ хоёр дахь асуудлаас зогтох биш, асуудалтайгаа нүүр тулах гэдэг зүйлийг яагаад яриад байгаа юм бэ гэхээр энэ нь өнөөгийн Христ итгэгч бидний амьдралч гэсэн хамааралтай байдаг. Яагаад тэгэхээр Христ итгэгч хүмүүс ямар нэгэн асуудалд тулгарах үед ихэнх нь асуудлаас тийм зогтох хандлагатай байдаг. Харин цөөн Христ итгэгч хүмүүс яадаг вэ гэхээр асуудалтайгаа нүүр тулгарч асуудлыг шийдэхин төлөө зогсдог. Гэхдээ харамсалтай нь ихэнх яг энэ израилчуудын нөхцөл байдлыг аваад үзэх юм бол израилчууд Бурхны агуу гайхамшиг тэмдэг тэдэнд өгсөн агуу ялалтуудыг харсаар байж Бурхан биднэрт ялалтыг өгнө гэх асуудалтайгаа нүүр тулж бид нэр Филистичүүдийн эсрэг зогсноо гэдэг тийм итгэл байх ёстой байтал тэд нар асуудлыг хараад зогссон ба асуудалтайгаа нүүр тулахын оронд асуудлаасаа зогссон ба. Тэгэхээр яг энэ зүйл Христ итгэж бидний хувьд ч гэсэн яг амьдрал дээр бид нар асуудлаасаа зогтох тийм хандлага байдаг гэсэн. Тийм учраас Христ итгэж хүмүүс юу гэж боддог вэ гэхээр асуудлаасаа зогтох нь бид нар асуудлаа шийдэж байгаа юм шиг боддог боловч энэ нь харамсалтай нь тийм биш. Дээрээс нь тэр ихэнх хүмүүс маань зогтаасан гэдэг байгаа. Ихэнх хүмүүс маань асуудлаас зогтдог нь одоо юу гэдэг асуулт хулгарах үед бэлтгэлгүй байгаа гэж хэлж байгаа гэсэн. Христ итгэж хүмүүс юунд бэлтгэгдсэн байх ёстой вэ гэхээр асуудал гарах үед нүүр тулгархад бэлэн байх ёстой. Олон Христ итгэгч хүмүүс бидний амьдралд асуудалгүй амьдрал гэж байхгүй, асуудал бэрхшээл байхгүй байна гэж байхгүй. Гэтэ та тэр зүйлтэйгээ нүүр тулахад бэлэн байна уу? Би тийм бэлтгэлтэй Христ итгэгч мөн үү? Бурхнаар өөрийгөө зоригжуулаад тэр асуудлыг би даван гарах болно гэсэн тийм итгэл зоригтой Христ итгэгч мөн байна уу гэж бид нар өөрснөөс асуух хэрэгтэй. Энэ түүхтэр гарсан асуудлаасаа зугтаадаг ихэнхийн нэг нь байна уу? Эсвэл асуудалтайгаа нүүр тулж даван туулдаг цөөн Христ итгэгчдийн би нэг нь байна уу гэж бид нар өөрснөөс асуух хэрэгтэй. Яг тэгэхээр нөгөө асуудалтайгаа нүүр тулгарах гэдэг нь тэн дээр биднэрт маш олон тийм боломж бололцоо гардаг. Бид нар итгэлээр өсдөг. Бид нар асуудалтай нүүр тулснаар Бурхны бас ажлыг харах боломж өгдөг. Бурхан тэр дунд бас яг энэ нөхцөл байдлаар дамжуулж юу хүсэж байгаа болоо гэдэг зүйлийг бас харах боломжтой болдог гэсэн. Тэгэхээр бид нар өөрснийгөө ямар нэгэн асуудал гарах үед бид нар өөрснийгөө бэлтгэдэг байх хэрэгтэй. Заримдаа Христ итгэгч хүмүүсийн амьдралд маш их асуудал бэрхшээлүүд гардаг. Тэр байтугай бүр араасаа ингээд цоврж бүр ингээд шантарч унамаар асуудлууд хүртэл гардаг. Гэхдээ тэр үед бид нар юуг олж харах хэрэгтэй вэ гэхээр энэ нөхцөл байдлын донд би юуг олж харах хэрэгтэй юм бол Бурхан надад юу хүсэж байгаа юм бол би энэ нөхцөл байдлыг хэрхэн давж энэ асуудалтайгаа нүүр тулгарх юм бэ гэж бодох хэрэгтэй. Тэгээд сая жишээлбэл би өглөө ирээд явж байхдаа ингээд зам дээр ингээд нэг машин ингээд нөгөө 20 дугаар игнээс бүтэн ингээд машин мөрөглөж байгаа. Тэгээд яг тэр зүйлийг бодохдоо би бараг сар гарны өмнө бас санаандгүй байдлаар ингээд ухарж байгаад ингээд нэг ер нь жоохон тухайд аюу ачаалтай байсан болохоор нэг ухарж байгаад нэг машиныг бас жоохон шүрэгцэн тийм асуудал гарсан. Гэхдээ тэр үед би юу гэдэг нөгөө яагаад ингэж вэ гэж нөгөө асуудалтай ингээл нөгөө юу гэдэг асуудал руугаа төвлөрөхөөс илүүгээр яагаад би ингээд анхаарал суларсан бэ гэдэг зүйл рүү харахыг хичээсэн гэсэн. Тэгээд би ингээд бодож байхдаа юуг олж харсан бэ гэхээр ихэнх аваар ослын яг тийм нөгөө болдог шалтгаан нь ер нь орой хүмүүсийн анхаарал суларсан ядарсан үед тийм асуудал бэрхшээлүүд гардаг юм байна гэдэг зүйлийг харсан баг. Тэгэхээр бид нөгөө асуудлаас бид нөгөө сайныг олж харах хэрэгтэй гэдэг зүйл ба энийг хэлээд байгаа гэсэн. Тэгэхээр одоо юу гэдэг та айгүй тийм ядарсан стресстэй байгаагаа мэдж байгаа бол заавал машин барих гээд байх бас шаардлагагүй та тэрийгэ зохицуулж болно гэсэн. Хэрвээ та машин бариад явж байхдаа шаардлагагүй бол үнэхээр утсыг бас би ашиглахгүй байх хэрэгтэй юм байна гэдэг нь
эргүүлээд таныг тэр эрсдлээс хамгаалах зүйл. Та өөрийгөө тэр нөхцөл байдлаас та давуу сайн зүйлсүүдийг бий болгох боломжтой гэдгийг хэлээд байгаа гэсэн. Тийм учраас хоёр дахь английн израилчуудад байсан нийтлэг асуудал нь бид нэр асуудалтайгаа нүүр тулдаг Христ гэж байна. Асуудлаас тогтдог Христ гэж байна. Тэгээд бид нэр асуудал хэрэгтэй байна. За гуравт нь бид нар ямар асуудлыг олж харах вэ гэхээр эхний асуудал нь болохоор Шаултай холбоотой бид нар асуудлыг олж харсан бол хоёр дахь нь тэгээ израилчууд нийт Христ итгэгч хүмүүсийн хувьд байдаг бас ямар асуудал байж болгоо гэж харсан байна. За гуравт нь эргүүлээд Шаул гуравт нь ямар асуудал байгаа вэ гэхээр бусдаас хамааралтай байдал. Шаулын яг нөхцөл байдлыг харах юм бол хүмүүсээс маш их тийм хамааралтай байсныг бид нар олж харах боломжтой байгаа. За тэгэхээр яг эргүүлээд яг энэ Шаулын нөхцөл байдлыг та бас өөрийнхөө амьдрал дээр аваачаад бас таныг хараасаа гэж хүсэж байна. Тэ яг Шаултай адилхан миний амьдралд хүмүүсээс хэр их хамааралтай зүйлүүд байна. Мэдээж хэрэг тодорхой хамааралтай зүйл байгаа. Гэхдээ хит хамааралтай байвал таны хийж байгаа зүйл эргээд гажуудах боломжтой гэсэн. Тэгээ би яг энэ бусдаас хамааралтай байх гэдэг дээр яг хоёр зүйлийг онцлмаар байгаа. Тэр нь юу вэ гэхээр эхнийх нь юу вэ гэхээр хин юу гэх бол гэдэг тийм нэг бусдаас хамааралтай бодол. Тэгээ миний тухай хүн юу гэж бодож байгаа бол бусдад би муу хүн болж харагдахгүй юмсан гэдэг тийм бодлууд хүн болгоно тодорхой хэмжээгээр байдаг гэсэн. Гэхдээ тэр бодлоосоо болоод та ямар нэгэн өөрийнхөө хийж байгаа зүйлээсээ өөр шийдвэр төлөвлөгөөнөөс эргэж байвал та яг энэ яг буруу зүйл рүү буруу алхмыг хийж яана гэсэн. Нөгөө нэг тэ бусдаас хамааралтай байдаг зүйл нь юу вэ гэхээр бид бусдаар үнэлүүлэгдэх хэрэгтэй байдаг. За энэ мэдээж эрхэм болгонд байдаг, бусдаар үнэлүүлэгдэх хэрэгтэй байдаг. Миний хувьд ч гэсэн байдаг. Гэхдээ бусдаар үнэлүүлэгдэх хэрэгтэй байлаа гэд тэрнээсээ болоод бид нар өөрсдийнхөө хийж байгаа зүйлээсээ одоо эргэж аль эсвэл төлөвлөгөөгөө өөрчилж болохгүй гэсэн. Тэгээд энэчнээс одоо яг Шаулын нөхцөл байдлыг яг энэ хэрэгцээнүүдийг харах юм бол бид нар бас нэг ишлэлийг олж харъя. Галаат 1:10 дээр юу гэж байдаг вэ гэхээр та харж олно. Учир нь эдүүгээ би хүмүүсийн тааллыг ирж байна уу? Эсвэл бурхныхыг үү? Эсвэл би хүмүүс таацуулах уу? Хэрэг би эдүүгээ хүртэл хүмүүс таацуулсаар байсан бол би Христийн зарц биш байх байсан гэж хэлж байгаа. За би ахад уншия. Энэ дээр маш чухал зүйлийг хэлж байгаа. Эдүүгээ би хүмүүсийн тааллыг ирж байна уу? Эсвэл бурхныхыг үү? Эсвэл би хүмүүс таацуулах уу? Хэрэг би хүмүүс таацуулсаар байгаа бол би Христийн зарц биш байх байсан гэж Паул хэлж байгаа. Тэгэхээр энэ чэнэс бидний нөгөө хандлага маань өөрөө хүмүүстээр төвлөрөхөөс илүүгээр бурхан дээр төвлөрсөн байх хэрэгтэй. Хүмүүс намайг үнэлэхгүй байсан ч гэсэн, хүмүүс миний талаар буруу ойлголттой байсан ч гэсэн би бурхан таалагдахын төлөө явж ивэл та тэр зүйлээс чөлөөтэй байх болно гэсэн. Тэгээд ялангуяа би хэлсэнтэй хүмүүс өөрийнх нь тухай нөгөө бодлоос болж тэ ингээд нөгөө өөрийнхөө бодол хийж байгаа зүйлээ өөрчилдөг, айсэл бусдаар үнэлэгдэх хэрэгцээ байдаг гэж хэлсэн. Тэгэхээр би яг энэ чэнэс юг онцолж бас хэлмээр байна гэхээр таны хийж байгаа зүйл чинь бусдаар үнэлэгдэхгүй байж болохч бурханд үнэлэгдэх юмсан гэдэг тийм хүсэл эрмэлзэлтэй таны байгаасаа гэж би уриалаад байна. Ахад хэлье. Таны хийж байгаа зүйл чинь бусдаар үнэлэгдэхгүй байж болохч та анхаарлаа бурхан дээр байлгаад бурханд үнэлэгдэх юмсан гэдэг тийм хүсэл эрмэлзэлтэй таны байгаасаа гэж хэлж байна. Яагаад гэхээр та тэгснээрээ та асуудал руу анхаарлаа хандуулахаас илүүгээр бурхан руу анхаарлаа төвлөрүүлж байна гэсэн. Тэгснээрээ магадгүй яг Шаулын нөхцөл байдлын оронд ингээ харах юм бол хүмүүс өөрийг нь орхиод явж ирсэн ч гэсэн Шаул бурхан руу харж ирсэн бол бурхан дээр итгэлээ тавиад Шимуэлийн эрхийг хүлээгээд тэр дахлыг зөв арга замаар өргөх боломжтой болох гэсэн. Тэгэхээр харамсалтай хүмүүс яг энэ хэрэгцээ байгаад байдаг учраас энэ хэрэгцээ нь их байгаад одоо юу гэдэг нөгөө тодорхой хэмжээнээс бүр их байгаад байвал хүмүүс нөгөө өөрийнхөө хийж байгаа зүйлээ
өөрийн хийж исэн төлөвлөгөөгөө өөрчлөх нь маш харамсалтай зүйл. Харин бид нар Бурхан руу анхаарлаа хандуулах хэрэгтэй. Тэгснээрээ та горилго тээхгүй болно. Бусдад гомдохгүй байх болно. Түүгээрч барахгүй Бурханаас та шагналаа хүлээж авах юм а. Яагаад гэвэл та Бурхан таацуулах гэж хийж байгаа учраас Бурхан танд эргүүлээд өөрийнх нь та төлөө таацуулах гэж Бурхан таалагдахын тулд хийж байгаа зүйлийг чинь Бурхан эргүүлээд тань шагналыг нөх болно гэсэн. Харин бид нар Бурханы биш хүмүүсийн тааллыг харж хүмүүс таацуулахын тулд хийж байвал тэр нь харамсалтай гэсэн. Тэгээд тэгэхээр саний энэ хоёр хэрэгцээ бид нар бас бодох хэрэгтэй. Яг гоо мэдээж хэрэг тодорхой хэмжээгээр байдаг ч гэсэн бидний хийж байгаа үйлчлэл, бидний хийж байгаа ямарваа нэг зүйл бид нар хүмүүс рүү анхаарлаа хандуулахаас илүүгээр Бурхан руу анхаарлаа хандуулах нь чухал байна. Дээрээс нь бид нар тэр зүйлээс илүү чөлөөтэй байх юм байна. Дээрээс нь бид нар бусдад гомдохгүй юм байна. Тэгээ хүн надад юу гэхэд хэлчих бол гэдгээс та бүрэн чөлөөтэй, та чөлөөтэй өөрийнхөө хийж байгаа зүйл рүү анхаарлаа хандуулах боломжтой болно гэсэн. За, саяны яг энэ түүхээс харсан 3 асуудлаа гаргаж ирсэн асуудлаа хэдүүл дахиад нэг хараад үзье. За, эхнийх нь юу байсан бэ гэхээр Шаулын дуулуургүй зөрүүд байдал, тийм ээ. Энд сарах юм бол нэг талаас ингээд харах юм бол Шаул алдаанаас суралцаагүй дахин алдаагаа давтсан, Бурханы үгийн дагуу хийгээгүй үйлдэл харагдаж байгаа. Тэгэхээр яг энэ нөхцөл байдлыг ч гэсэн Христ итгэгч бид нар өөрсдийнхөө амьдрал дээр аваачиж ирэх юм бол өнөөдөр би магадгүй тийм чухал шийдвэрийн үед Бурханы үг зааврын дагуу өдөртөм чиглүүлгийг авч гин үү? Хэрвээ та авахгүй өөрийнхөө за Бурхан надад харуулахгүй байна. Арга шийдэл байхгүй юм чинь би өөрийнхөө хийчээ гэвэл та Бурханы үгийн дагуу хийгээгүй альва тэр нэг зүйл чинь илсэн дээр байшингаа байрсан тэр монхог хүнтэй зөвлөгдөх болно гэсэн. Тэгэхээр бид нар магадгүй тийм дуулуургүй зөрүүд байхгүй тулд бид нар яг тийм чухал шийдвэрийн үед Бурханаас ялангуяа тэр тусламж чиглүүлгийг Бурхан танд өгөхгүй магадгүй жоохон удаж боолсон тэ хизээ хэлхийг мэдгүй байсан ч гэсэн та Бурханаас хариултаа авах хүртлээр хүлээх хэрэгтэй гэсэн. Яаран шийдвэр та битгий гаргаа гэж хэлээд байгаа гэсэн. Нөгөө талаар ингээд харах юм бол яг энэ Шаул гэдэг мөн яг Израилийн Бурханы ард түмнийг удирдах учраас маш тийм шалгуур өндөр байгааг бид нар харж байна. Яг өнөөгийн нөхцөл байдал дээр ингээд аваачаад үзэх юм бол чуулганы удирдагч нар ч гэсэн одоо юу гэдэг нэг хүмүүсийг дагуулгахдаа бас Бурханы удирдам чиглүүлгийг авах нь чухал болохыг энэс бид нар харж байна гэсэн. Тэгэхээр тухайн үед яг энэ шалгуур маань өндөр байгаа. Гэхдээ яг өнөөгийн бас бид нар нөхцөл байдлыг харах юм бол бид нар бас талархмаар зүйл нь бид нар яг Бурханы яг нэгүслийн яг энэ үед амьдарч байгаа. Гэхдээ яг энэ зарчим гэхдээ мэдээж хэрэг байсаар байна. Бид нар Бурханы үгийн дагуу үйлдээгүй ямар нэгэн юм нь одоо юу гэдэг нөгөө эснээр барьсан байшингаа барьсан хүнтэй л ижилхэн зүйлүүд байх болно. Харин Бурханы үгийн дагуу заавар зөвлөмжийг авсан зүйлүүд эцэстээ бидний амьдралд өөрчлөлт, чөлөөлөлт, шинжилгээг авчирсан зүйлүүд байх болно. Итгэлээ сэтгэл рүү өссөн тэр зүйл байх болно гэсэн үг. За тэр би 3 зүйлийг сануулж ирсэнтэй эхнийх нь дуулуургүй зөрүүдэл байдлаасан бол хоёр дахь нь асуудлаас зогтох биш асуудалтайгаа нүүр тулгардаг байх хэрэгтэй байна. Тэгээд ялангуяа та яг энэ зүйлээс өөрөөсөө асуугаарай. Би асуудлаас зогтдог хүн үү? Эсвэл асуудалтайгаа нүүр тулдаг хүн үү гэж. За гуравт нь бид нар бусдаас хамааралтай байдал. Тэгэхээр би юу н бусдаас хэр хамааралтай хүн бэ гэдгээ таны бас өөрөө дотроо бас тунгаан бодож бас үзээсэй гэж хүсэж байна. Тэгээд яг энэ бусдаас хамааралтай байх гэдэг дээр хүмүүс магадгүй бид нарыг муугаар хийлж ярьж байсан ч гэсэн та зөвхийг сайныг үйлсээр байх хэрэгтэй. Тэгэхээр нэг ийм үг байдаг шүү дээ. Нэг зөв хүний үйлс нь нүднээс далд байсан ч зүг байдаг гэдэг шиг бас дээрэс нь Библиэс бид нар харах юм бол 1-р Петрийн 3:16 дээр юу ч хэлдэг вэ гэхээр мөн сайн мус чанартай бай. Ингэснээр Христ дотор сайнаар бие авч явахыг чинь муулагчид та нарыг гүтгсэн зүйлдээ ичих болно гэж хэлж байгаа гэсэн. Тэгэхээр бид нар
Хүмүүс таныг юу гэж харж байгаа вэ гэдэг нэг чухал биш. Та магадгүй бусдаар өнзөөлөх хэрэгцээ байсан ч гэсэн би Бурхны тааллыг ирж байна уу? Дээрээс нь би сайн мус чанартай байгаад Христ дотор бие. Христ дотор би өөрийгөө сайнаар авч явж байгаа бол эцэстээ таныг муулж байгаа хүмүүс гүтгсэн зүйлдээ ичих болно гэж хэлж байгаа гэсэн үг. Тухайн үед хүмүүс таныг буруугаар ойлгож болно, таныг муу хэлж болно, таныг үнэлэхгүй байж болно. Тэгсэн ч гэсэн та би Бурхнаар үнэлэгдэх юмсан гэдэг тийм зүрх зоригтой байж, асуудалтайгаа нүүр тулгарах зоригтой байж, миний амьдрал дээр араасаа асуудал гарч ирсэн ч гэсэн би Бурхантайгаа хамт байж, тэр асуудлын өөдөөс нүүр тулж, тэрийг даван туулах болно гэсэн итгэл зоригтой байх хэрэгтэй байна хат өнөрөө. Тэгснээрээ бид нар бусдад гомдохгүй, эрх чөлөөтэй байх хэрэгтэй. Яагаад гэхээр нөгөө ингээд би түрүүний хамгийн ихэнд номлоос өмнө нэг жишээ хэлсэн те нөгөө бид нар яг юм стресстэй өдөр тутмын амьдралд маань ингээд айгүй тийм стресстэй нийгэмд амьдарч байгаа ч гэсэн бид нар яг тэр асуудал руугаа харсаар байх уу? Би өөрснийгөө те хохирогч мэдээр бодож амьдарсаар байх уу? Аль эсвэл хэдийгээр хүнд хэцүү нөхцөл байдал асуудал байсан ч гэсэн энэ нөхцөл байдлын донд сайн зүйл байгаа. Би энэ асуудалтайгаа нүүр туулж, би даван туулж амжилтанд хүрэх болно гэсэн тийм хүсэлээр мэлцэлтэй байх уу гэдэг нь хүн болгонд ийм сонголт байгаа. Дахиад хэлье. Хүн болгонд ийм сонголт байгаа. Та яг тэр асуудлаасаа зүгтдэг олон Христ итгэгч нэг байх уу? Альсвал асуудалтайгаа нүүр тулсан аль хэдий миний амьдрал дээр хүнд хэцүү асуудал гарсан ч гэсэн би Бурхандаа түшиглэн найдаж энэ асуудлыг даван туулах болно гэсэн тийм итгэл зоригтой цөөн Христ итгэгчдийн нэг нь байна уу гэж таныг өөрснөөсөө бас асуугаасаа гэж хүсэж байна. Тэгээд сүүлд нэг ишлэл уншаад дуусъя. Тэгээд энэ дээр Эфес 6:6-аас 7 дугаар ишлэл дээр юу гэж байгаа вэ гэхээр хүнд нийцүүлэгч чиг нүдэн дээр үйлчлээгүй харин та нар Христийн боолод ёсоор Бурхны хүслийг зүрх сэтгэлээсээ үүлд хүмүүст бус харин эзэнт хэмээн сайн хүслээр үйлчлээ гэж хэлсэн байна. Тэгэхээр түрүүний Галаат номон дээр байсан шиг те эдүүгээ би хүмүүсийн тааллыг ирж байна уу? Эсвэл би Бурхны тааллыг ирж байна уу гэж. Хэрвээ бид нар Бурхны тааллыг ирж байвал бид нар баяр хөөртэйгээр хийх болно. Хэрвээ бид нар Бурхны тааллыг хайж байвал хүмүүс миний талаар юу гэх бол гэдэг тэр болоос та чөлөөтэйгээр хийх болно. Та баяртайгаар, талархалтайгаар, урам зоригтойгоор та хийх болно. Харин та хүмүүсээс хамааралтай байвал та асуудал руугаа харсаар байх болно гэсэн. Тэгэхээр энэ сонгол Христ итгэж хүн болгон биднэрт байгаа шүү гэж хэлмээрээ. Гэхдээ би таныг юунд уриалмаар байгаа вэ гэхээр асуудалтайгаа нүүр тулгардаг бэлтгэгдсэн Христ итгэж байгаасаа гэж хэлж байна. Асуудлаасаа сайныг олж хаардаг, асуудлаасаа суралцаж, өсөж, дэвжиж яг Бурханд итгэх итгэлээр олон мөсөж зоригдсон тийм Христ итгэж байгаасаа. Асуудлаасаа даван туулсан Давид өөрөөс нь тэр хэдэн метр өндөр Голиатыг ялсан шиг та яг тийм итгэлтэй Давид чиг Бурхны тааллыг эрен хайсан яг асуудлыг цөмөлсөн, ялсан тийм Христ итгэж байгаасаа гэж би таныг уриалаад. Та тийм Христ итгэж таныг байгаасаа тэгснээрээ та асуудлыг харах биш, та өөрийгөө хохирогч мэдэр бодох биш, таны гомдоосон хүмүүсийг та уучлахгүй байх биш. Христ намайг уучлсан шиг би бусдыг та уучлах болно гэсэн та тийм зүрх сэтгэлтэй болно гэсэн. Тэгэхийн тулд бид нар Бурхантай ойртон асуудал нэг талаас асуудал бид нарыг Бурхантай ойртуулдаг болохыг бас бид нар мэддэг. Тэгтээ зарим хүмүүс асуудал толгорох үед Бурхантай ойртох биш харин холдчихдаг харамсалтай. Гэхдээ асуудал гарах үед магадгүй бид нар Бурхны өмнө зөвхөрөөд Бурхны өмнө ирээд өөрийгөө нээгээд уудлаад тэр зүйлээсээ бид нар даван туулах хүчийг Бурханаас авах юм аа. Тэгээ би дахиад хэлье. Бид нар Бурханаас хамааралтай байж, Бурхны тааллыг ирж хайж, юу гэдгийг өөрснийхөө хүчээр хийж чадахгүй зүйлсийг Бурханаас хүчийг нь авч таныг ялалттай амьдраасаа гэж би уриалдаг. Та Бурхны тааллыг хайж, Бурханаас хамааралтай байж, өөрийнхөө асуудлыг яалсан, өөрийнхөө хийж чадахгүй, өөрийнхөө хүчээр хийж чадахгүй байгаа зүйлийг Бурхантай хамт хийгээсэй гэж хүсэж байна. Тэгээд миний бас ойрын яг үед хүсэж байгаа зүйл нь бид нар хамтдаа зүгээр л нэг Бурхныг ингэ сайхан магтах юмсан. Лайваар ч хамаагүй гоё лайваар нөхцөл байдлыг нь сайхан бүрдүүлж өгөө. Тэгээд лайваар ч гэсэн та гэртээ гараа өргөд Бурхныг магтаж болно.
Энд зарим хэсэг нь ирээд яг бурхны өмнө ирээд зүгээр л бурхныг магтаж болно, өөрийгөө нээж болно. Тэр донд бурхны онцгой амар тайван танд өгөх бол таны өөрийнхөө хүчээр хийж чадахгүй байгаа зүйл бурхны нэгөөсөө танд өгөх болно гэсэн. Яагаад гэвэл бидний итгэдэг бурхан сайн байна. Бидний итгэдэг бурхан бол таны боддог, таны төсөөлтгөөс илүү агуу байна. Бидний итгэдэг бурхан таны асуудлаас хэмжээшгүй илүүгээр агуу бурхан байна. Тэгэхээр таныг би уриалмаар бурхан дээр бүх итгэл найдвараа тавьсан тэр цөөн Христ итгэжтэй нэг нь байгаасаа гэж таныг уриалмаар байна. Тэгээ бүгдээр хамтдаа бурхан талархаад залбираад өнөөдрийн үгийн төлөө талархаад залбирая. Тэгээ бас хэсэг хугацаанд намайг залбирах үед та бас өөрийгөө бурхны өмнө нэмэр нээгээрэй. Хэсэг хугацаанд та бурхны өмнө өөрийгөө нээж хүлээмээр байвал хүлээгээрэй. Тэгээд яг бурхнаас тань нэгүслэн, бурхнаас тань тэр хүч нь өгөгдөх болтугай. Тэгээ бүгдээр хамтдаа залбирая. Эзэн минь ээ, бид нэр янз бүрийн асуудалтай хүнд хэцүү нөхцөл байдлуудыг туулж байж болох ч гэсэн хэдийгээр бид нар стресстэй нийгэмд амьдарч байгаа гэсэн ч гэсэн таны өгөх тэр амар тайвныг бид нар зүрх сэтгэлдээ тээж өөрсдийнхөө хүчээр хийж чадахгүй зүйлсийг эзэн танаас хүчийг аван хийхийг хүсэж байна. Бид нарыг бусдаас хамааралтай биш, харин танаас хамааралтай итгэж хүмүүс байлгаж өгөөч. Тань дээр анхаарлаа тавьдаг хүмүүс байлгаж өгөөч. Бусдад таацуулж хийхийг биш, харин бусдаар үнэлэгдэх биш, харин танаар үнэлэгдэж, тань таалагдж альва ямар нэгэн зүйлийг хийх тийм хүсэл зоригтой та бид нарыг байлгаж өгөөч. Таны үгийн дагуу үйлдэл алхам хийдэг байхад та туслаач. Эзэн та бидний сул дорой байдалд та туслаач. Бидний гаргадаг алдаа дутагдлыг та уучлаач. Эзэн та бидний гаргадаг алдаа дутагдлыг хэдийнэ та уучлсан, та загалмай дээр өршөөл нэгүслээ бид нарт харуулсны төлөө тань талархъя. Та бид нарыг үнэхээр хайрладагт таны хайрын төлөө тань талархъя. Та бид нарыг алдаа дутагдлаас мань үл шалтгаалan хайрладаг танд баярлалаа Иесус. Тэгээд таны нэгөөсөл өршөөл хайр бидний амьдрал дээр дүүрэн байх болтугай Иесус. Тэгээ гуйц залбирлаа бүгднийг танд даатгаа. Таны хүн Иесусийн нэрээр талархан залбирлаа. Амен. За